Монголын блог хэлбэртэй нэвтрүүлэг маань үргэлжлээд эрэг зарчны цаг үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За ингээд 21-р зууныг боловсролын 90 зуун гэж нэрлэдэг. Тэгэхээр мэдээж одоо залуучууд маань бол бүгд л одоо боловсралтай эзэн болж боловсралтай байхын тулд нэн тэргуунд тавьдаг болсон цагаа. Тэгэхээр боловсролын одоо шинжилгээний талаар студид маань зочин энэ талаараас ярилцахаар хүрэлцэн ирсэн байна. Тэр дундаа дээд боловсролын шинжилгээний талаараас үзэгч та бүхэнд бас тодорхой мэдээлэл өгөх болно. За ингээд студид маань анагаах ухааны доктор профессор Наран Чимээ хүрэлцэн ирсэн байнамаа. Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе танд. Баярлалаа. Өглөөний мэнд. За дээд боловсролын шинжилэл гэхээр мэдээж одоо Монгол оронд маань дээд боловсролын шинжилгээний талаар одоо ямар ажлууд хийгдэж байна. Энэ шинжилгээний талаар та бас үзэгчтэй бас танилцуулж ярил. Боловсрол соёл шинжилгээ спортын яамнаас өнгөрсөн жил ихтэй боловсролын шинжилгээний хүрээнд олон төсөлд хэрэгжүүлэхээр тэтгэлэг зарлагдсан байгаа. Манай анагаахын шинжилгээний үндэсний их сургууль дээр дээд боловсролын байгууллагын хөгжүүлэхийн төсөл 2 төсөл хэрэгжиж байгаагийн нэг нь суралцсан хувьдэс төсөл. Тэгэхээр миний би энэ төслийн удирдагчаар ажиллаж байгаа. Тэгэхээр энэ төслийн гол зорилго нь бол ердөө багшийг бэлтгэх, багшийн багш бэлтгэх. Мэдээж ихтэй сургуулиуд Монгол улсад маш их эрчимтэйгээр хөгжиж орчноо сайжруулж байгаа. Гэхдээ хамгийн гол байр суурь ердөө багш байдаг. Тэгэхээр бидний энэ төслийн зорилго багшаа хөгжүүлэхэд чиглэгдсэн. Тэгэхээр суралцсан увдас төсөл гэдээ ярьлаа шүү дээ тий. Суралцсан увдас төсөл маань төслийн маань ер нь ач холбогдол нь юу гэдгийг тий. Энэ талаараас төслийнхаа талаараас дэлгэрэнгүй мэдээлэл. Суралцсан увдас төслийг бид анх бичихтэй зүгээр нэг санаа аваад бичээгүй. Энэ бол олон жилийн бидний ажил амьдралын туршлага дээр суурилж бол бичигдсэн. Тэгээд бид энэ төслийнхээ хамгийн гол зорилгоор ихтэй сургуулиудад энэ ментор ба менти гэдэг ойлголтыг бий болгох юм үүднээс тэгээд менторыгаа бид бол багшийн багш гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ төслийнхээ хүрээнд бид ихтэй сургуулийн багш болохын тулд хугацаа хэрэгтэй. Дээрээс нь багш хүн бол их үлгэр дуурайл үзүүлсэн байх ёстой. Ер нь бол орчин үеийн ойлголт бол их өөрчлөгдсөн талаар л энэ төсөлтөө шингээж өгж байгаа л да. Тэгээд төслийн хүрээнд бид нар ер нь энэ ментор ба менти гэсэн ойлголт ямар ойлголттой юм гэдгийг эхлээд бол судалсан байгаа. Ментор олохын тулд нийгэм юу шаардаад байгаа юм? Тухайн одоо багш болж байгаа хүнээс юу шаардах юм гэдгээр бид хэрэгцээний судалгаа авсан. Энэ судалгаагаараа бид ихтэй сургуулиудын эрдмийн чуулгандаас илтгэл өгүүлэл бичиж олонний хүртэл болгосон. Ингээд бид цөм хөтөлбөрөөр боловсруулсан. Аливаа сургалтыг хийхэд бас заавчгүй зөв хөтөлбөр байх ёстой. Ингээд цөм хөтөлбөрөөр боловсруулсны үндсэн дээр хууль сахиулахын их сургууль, хуульчдын холбоо, анагаахын шинжилгээний үндэсний их сургуулийн бүрэлдэхүүн 5 сургуулиас 20 багшийг сонгон шалгаруулад 5 сарын хугацаатай менторшипийн хөтөлбөрийг зохион байгуулсан. Тэгээд энэ багш нартай олон нийт ихтэй сургуулийн багш нарт зориулсан Sky Forever студидтэй хамтран 3 сургалтын киноос хийсэн. Дөнгөж өнөөдөр өглөө бас энэ сургалтынхаа гарын авлагыг ингээд аваад байж ямар гоё. Ментор ба менти гэсэн юм гарын авлага. Тэгэхээр бид нар ч альва шинэ орж ирж байгаа мэдээллийг олж авахын тулд заавчгүй бас уншиж судлах зүйл байдаг. Тэгээд бид энэ гарын авлагыг олонний хүртэл болгож байгаа. Тэгэхээр үзэгчд маань бас ментор ба менти гэдээ яриад ахаар яг одоо ямар ойлголттойор ярьж байгаа юм бол за ментор гэдэг үг нь бол эртний яс номон дээр гардаг гэдэл бас бодож байгаа хэл та. Тэгэхээр ментор ба менти гэдгийг бас монголоор орчуулбал одоо яг ямар утгатай үг юм бэ тийм ээ? Ер нь сүүлийн 20 жил бол Монгол улсад маань их олон зүйл өөрчлөгдсөн. Гаднаас их олон одоо шинэ үгүүд орж ирсэн. Зарим судлаачид хэлдэг шүү дээ. Дандаа гадны үг хэрэглээд байна. Гаднаас орж ирж байгаа үгийг монгол хэлэндээ буулгах ёстой гэж. Тэгээд бид нар энэ ментор гэдэг үгийг бол буулгах, менти гэдэг үгийг буулгах юм бас хэлцүүлэг өрнөж байсан л да. Тэгэхээр ментор гэдэг бол хүний нэр. Дэсэ хаан
дайнд мортохдоо өөрийн анд ментор гэдэг найздаа хүү Телемаха даатгаж үлдээсэн. Ингээ 3-4 жил дайнд мордоод ирэхэд нь хүн жинхэнэ хүн шиг хүн болчихсон байсан. Өөрөөр хэлбэл энэ ментор бол өөрөө биеэр үлгэрэлдэг, чиглүүлдэг, дэмждэг. Тэр хүүхдийг бол эх орныхаа төлөө ер нь л өөрийгөө авч явах тийм хүн болгож бэлтгэсэн байдаг. Энэ цаг үеэс эхлэн дэлхийн олон улс оронд энэ менти гэдэг үг орж ирсэн. Тэгээд бид бас сүүлийн 20 жилийн дээд боловсролын шинжилэлд манай сургууль дээр олон зүйл хийж байгаа. Тэгээд бид ярилцаад хэрвээ энийг шууд одоо ментор багш гэд орчуулчих юм бол олон хүний толгойд нэг уламжил сургалтын багш бодогддог. Багш гэхээр өрдөл хилдэг, ярьдаг, нөгөө шавин сонсдог. Тэгвэл энэ ментор гэдгийн гол утга нь болохоор багш нь шавьяасаа ч сурна, шавь нь сурсан зүйлээ багштайгаа хуваалцна гэсэн юм хоёр талын ойлголт. Тэгээ ер нь бол нийгэм солигдсон учраас бид ийм чухал үг олгоныг орчуулахад буруу орчуулчих вэ гэдэг ийм имэйлд өгдөг учраас яг энэ чиглэлээр нь ойлголтлоо хэрэгжүүлэх нь зүүн хэрэгэ гэдгийг зарим судлаачид хэлдэг. Тэгэхээр ментор гэдэг бол зүгээр яг ингээд дутагчлан орчуулах юм бол үлгэр дуурайл үзүүлэгч, менти гэдэг нь үлгэрдөө тэр ментраасаа үлгэрлэн авч өөрийн ахуй амьдралаа хөгжүүлэх хүн гэсэн утгал гарч ирж байна. Тэгэхээр ер нь бусад орнуудад яг энэ төсөл маань ментор, менти гэдэг энэ төсөл маань ер нь хэр хэрэгцсэн байдгийг манай Монголын хөрсөнд ер нь хэр бууж байна. Ихтэй сургуулиудад маань хэр наалтцтай байж чадж байна. Гадаад улс оронд бол энэ үг бол зөвхөн ихтэй сургууль төдийгүй гэр бүлд найз нөхдийн дунд хүртэл бий болчихсон. Өөрөөр хэлбэл өөрөөс нь арай төрүүлж алхаж яваа хүн нь ментор, тэр хүнээс сургамж сургаал авч байгаа нь менти болоо явчихж байгаа. Өнөөдөр бас бидний манай анагаахын шинжилгээний үндэсний их сургууль ийм хурцтай хөгжих осны нэг шалтгаан нь дэлхийд анагаахын боловсрол судлал маш хурцтай хөгжиж байгаа нь бидэнд бас их тус нэмэр болж байгаа. Олон багш нар гадаад дотоодод боловсрол судлаар суралцсан. Хуучин болохоор эмч хүн, совилогч хүн, нийгмийн ажилтан хүн шууд ихтэй сургуульд боловсрол судлал суралцахгүйгээр, сургууль хүмүүжлэх ухаанд суралцахгүйгээр багш болчдөг байсан. Тэгвэл одоо нэгэнд хүнд эрдэм заах байгаа. Тэр хүнийг зөвхөн эмч, совилогч, нийгмийн ажилтан болохоос гадна Монгол улсын иргэн болгох ч учраас бид нар боловсрол судлал, сургууль хүмүүжлэх ухаанд суралцуулах ёстой. Тэгээд энэ ихтэй сургуульд энэ ментор менти гэдэг үг олон одоо жил бол үргэлжилсэн байдаг. Бусад Азийн орнуудад бас бид нар бас асуусан л да, хамтарч суралцж байхдаа Хятад орн, Япон, Солонгос танах энэ ментор гэдэг менти гэдэг үг орчуулдаггүй гэхэд тэд бол ердөө хэрвээ орчуулах юм бол шал буруу тийшээ яваад өгчин. Тийм учраас бол бид гадаадаас орж ирж байгаа ийм чухал үзэл санааг бол орчуулдаггүй, тэр чигээр нь хэрэгэлдэг гэж үздэг. За манай Монгол улсын хувьд бол хүүхэд залуучууд энийг бас хэрэгжилж байна. Жишээ нь агаа эгэ хөтөлбөр. Өөрөөр хэлбэл жоохон төрүүлж алхсан хүний агаа эгээгээд эргээд тэр ах эгч нараасаа суралцсан хүнээ менти гэж нэрлсэн зүйл байна. Дээрээс нь бас гадаад дотоодоос суралцаж амьдарч байгаа залуучууд, хүүхдүүд энэ ойлголтыг бий болгохын тулд менторыг амьдралын дасгалжуулагч гэдэг утгаар бас дэлгэрүүлж ярьж байна. За спортын байгууллагт бол коуч буюу дасгалжуулагч гэдэг нь. Гэхдээ энэ нь ялгаатай нэг тал нь тодорхой зорилготой, тодорхой хугацаанд хэрэгжүүлдэг. Бидний ментор, менти бол насан турштай. За нэмж анагаахынхаа сургууль бол ихтэй сургуультай ярих юм бол ихтэй сургуульд ажилд ороход дадлагчигч багш гэж ордог. Дараа нь багш болдог. Тэгсний дараа ахлах багш, тэгээд дэд профессор, тэгээ профессор. Энэ бүгд нь тодорхой хугацаатай, туршлагатай, дээрээс нь одоо бүтээлтэй хүмүүс байдаг. Тэгэхээр ментор гэдэг ойлголт бол ихтэй сургуулийн профессор гэсэн үг юм а гэж хэлж олноос. Тэгэхээр ихтэй сургуулийн одоо профессор гэдэг одоо үргэлж суралцж байгаа түүнд одоо дээшээ улам ахиж одоо профессор болтол хөгжгийг л одоо ментор гэж үлгэрлэж одоо профессор олчихвол юм бол алдаа гаргаж болохгүй, насан туршдаа суралцсан, өөрийн биеэр үлгэрлэн л гэсэн утга гарч ирж байгаа. Тэгэхээр энэ төслийг авах үндэслэл нь бас хаанаас ихтэй байв?
боловсрол соёл шинжилгээ спорт яам дэд боловсролын төслийн багийнхан энэ төслийг хэрэгжүүлэхдээ маш тодорхой юм заалтууд тавьж өгсөн баггүй туршлагатай байх ёстой, багтай байх ёстой тэгээд туршлага гэдэг дээр бол бид нар бас анагаахын шинжилгээний үндэсний их сургуультай багшийн хөгжлийн асуудлыг бол маш эрчимтэйгээр 2008 оноос хөгжүүлсэн. Тэр нь болохоор багш нартай зориулсан асуудал суурилт суралцах юм хөтөлбөрийн хүрээнд тьютер багш нарыг дахиад гадны үг оруулаад ирлээ тьютер фасилитатор. Тьютер багш гэхээр өөртөө заадаг одоо туршлагаа ингээд дамжуулдаг байсан бол өнөөдрийн ихтэйд боловсролын гол шинжил нь дамжуулагч биш юм аа. Ердөө тухайн оюутанд биедан суралцахад нь дэм өгдөг, тусалдаг, чиглүүлдэг хүнийг л тьютер юм аа гэж нэрлсэн. Тэгээд бид 2.5 сар ийм тьютерийн сургалтыг нийт 14 төсөлтөөр бэлтгэсэн юм туршлага байсан. Хоёрдугаар эндээ бас бид нар ингээд туслах багш нарыг бол эмч совилогч нараас бас бүрдүүлсэн. Яагаад гэвэл бид бол хүний амнаас хариуцсан хариуцлагатай мэрэгчлэнийг бэлтгэж байгаа учраас заавалжгүй бидний одоо бүтээгдэхүүнийг хүлээж авдаг эрүүл мэндийн салбартайгаа холбогддог. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эдгээр мэрэгчлэнүүд маань манай энэ сургалтанд тусалгаар оролцоод фасилитатор гэдэг нэрээр бол оролцож байсан. Тэгэхээр фасилитатор гэдэг нь бол ердөө дэмүгөх одоо буруу тийшээ хазаах юм уу эсвэл тэр хүнд бас эрүүл амьдрахад нь туслах гэсэн үг хэрэгтэй. Тэгэхээр бол энэ бол нэг талаасаа шинэ ойлголт юм шиг боловч нөгөө талаасаа бол бас л заавалжгүй мөрдөж үг хэлгэн дээр анхаарч хөгжих ёстой нэг зүйл л гэж хэлэх гэдэг. Тэгэхээр та түрүүнд яриан дээр цөм хөтөлбөр гэдээ ярьж байсан шүү дээ тий. Энэ цөм хөтөлбөрийн талаараас дэлгэрэнгүй ярил. Тийм тэгэхээр бол ердөө хүнийг бэлтгэхийн тулд бидэнд заавчгүй хөтөлбөр хэрэгтэй. Хөтөлбөр юу заах юм? Одоо бол агуулга бэлтгэхээс гадна боловсролын яамнаас бас нэг хэрэгжүүлж байгаа зүйл нь үр дүнд суурилсан боловсрол. Тэгэхээр үр дүнд суурилсан боловсрол гэдэг нь юу вэ гэхээр энэ сургалтыг дүүргээд би ийм л юм чаддаг болно. Хуучин болохоор мэддэг хүнийг бид нар илүү бэлтгэдэг. Тэгээ ам ажил зүрдэг гэсэн бол одоо ийм ажлыг чаддаг. За манай энэ менторийн хөтөлбөрийг хийхин тулд бид судалгаа хийсэн. Нийгэм одоо энэ ихтэй сургуулийн профессорудаас юу хүсээ та үлгэр дуурайл үзүүлдэг, эрүүл мэндээрээ гойдог дээрээс нь альва юмд хариуцлагатай, шуудраг, тэсвэр төвчээртэй гэсэн олон ийм шинж тэмдгүүд гарч ирсэн л дээ. Тухайн хувь хүнээс болохоор бол өөрийнхөө энэ сурсан мэдсэн юмыг харамлахгүйгээр бусдаа зориулдаг, эх орныхоо төлөө сэтгэл гаргаж ажилладаг гэсэн ийм судалгааны үр дүн гараад тэгэд бид цөм хөтөлбөрийнхаа суурийг тавиад анагаахын шинжилгээний үндэсний их сургуулийн дэд профессор та багш нарын дунд хэлцүүлэг хийж үндсэндээ бол ингээ батлагдж байгаа сургалтын бодлого зохицуулалтын газраас одоо 5 сард анхны элсэлтэд зохион байгуулахаар бэлтгэл ажил явагдаж байгаа. Менторын сургалт, менторшипийн хөтөлбөр ментор болохын тулд бэлтгэдэг. Тэгэхээр энд бас менторыг бэлтгэдэггүй юм байна л да. Бид нар ч хүнийг бэлтгэх гэж байдагтэй. Гэтэл тэр хүн дотроо би болмооргүй байх гэхдээ ингээ хүчээр бэлтгэх гэдэг бол ментор болдгийм байна. Өөрөөр хэлбэл за одоо би ийм төвшөнд агсан, би эрүүл мэндтэй хариуцлагатай байна. Би ментор болмоор байна. Надад чиг баримжаа өгөөч гэсэн энэ хөтөлбөрийг л менторшипийн хөтөлбөр гэж нэрлэдэг байгаа. Төслийн хүрээнд бол бид бас туршилт олгоод хууль сахиулгын их сургууль, түрүүчийн нэрсэн хуульчтай холбоо, бүрэлдэхүүн таан сургуулийн 20 багшийг ярилцлага шалгалт аваад ингээд 5 сар бэлтгэсэн. Гэхдээ энэ бол туршилт сургалт байсан. Энийн гол үндэс нь болохоор бид сайн багш олъё гэвэл нэгдүгээрт өөрөө үлгэрлэх ёстой. Өөрөө эрүүл байх ёстой. Хоёрдугаарт эерэг хандлагатай байх ёстой. Ингээд багшд тавигддаг бүх шаардлагын хангах ёстой гэсэн 5 сарын сургалтыг бид амжилттай дүүргэсэн. Тэгээ энэ хүмүүстэй зориулаад 3 киногоо, номоо бэлэн болгоод ийж. 3 кино тий 3 киноныхаа талаар яриач. Тэгэхээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн сэтгүүлч, сурвалжлагч маань пүрв маань манай энэ төслийн багийн гишүүн. Бид бол энэ төслийг хэрэгжүүлэхдээ бас ийм хэвлэл мэдээллийн багийн гишүүн манад байх хэрэгтэй юм байна гэдгээр бол багийнхаа гишүүнд оруулж ментор гэж юу, менти гэж юу гэдэг ойлголтыг бол бас олон нийтийн телевизээр нэлээд олон удаа нэвтрүүлэг болгож цацсан л да. Тэгээд хамтаараа бид 3 кино бүтээлээ
нэгдүгээр хэсэг нь болохоор багшийн хөгжил. Энэ багшийн хөгжил гэдэг бол энэ 3 кино нь сургалтын кино. Яг хөө түүхэн баримтан дээр үндэслэн сургалтын кино. Энэ киног үзснээр ихтэй сургууль багшилж байгаа багш нар болон шинээр багш болох чамаас багш гэдэг ийм байх ёстой гэдгийг ойлгож авна. Хоёрдугаар хэсэг нь болохоор оюутны хөгжил гэдэг кино. Тэгэхээр өнөөдөр оюутан бол ингээд шил хард суугаад багшийн хэлснийг ингэж толгой дохиж хүлээж аваад магадгүй мэдсэн сонсон юм а буцаад багштай хариулдаг энэ ойлголт бол өнөөдөр өөрчлөгдсөн. Тэгэхээр энэ киног үзснээр оюутнууд байна. Өнөөдрийн сургалт их өөрчлөгдөжээ. Би өөрөө хичээх ёстой маа гэдгийг мэднэ. За дараагийн нэг чухал зүйл бол дээд боловсролын шинжилэлт, анагаахын шинжилгээний үндэсний их сургуулийн оруулсан хувь нэмэр. 1929-30-аад оны үед дундаж наслалт 32 600 мянгат хүн амтай. Тэгвэл 2015 оны байдлаар эмэгтэй хүний дундаж наслалт 75, эрэгтэй хүнийг 65, хүн ам 3 саяд хүрэхэд энэ нэг дээд сургуулийн багш нарын бэлтгэн гаргасан эм цэвлэгчийн гавьяа их. Нөгөө талаасаа манай сургууль дээр маш олон шинжилт гарч байгаа. Хүн болгон ирээд анагаахын шинжилгээний үндэсний их сургуулиар ороод бүгдийг үзэж чадахгүй учраас тэнд оюутнууд бие даад суралцах эко орчин, номын сан ер нь бол багш нар яаж өөрчлөгддөг гэдэг энэ киноноос үзнэ. Тэгээ энэ киног олонний хүртэл болгосон учраас YouTube-ээс олж авч үзэх бүрэн боломжтой юм байна тийм ээ. Тэгэхээр энэ кино болоод ингээд сургалтууд одоо энэ менторшипийн сургалт гэдэг эдгээр сургалтууд хамрагдсан багшид одоо гарсан үр дүнгууд багш нар маань өөрсдөө одоо хэрхэн яаж хүлээж авч байна. Яг одоо үнэхээр одоо бэлтгийг яа гэх юм бол бас юунээр анхаарах хэрэгтэй байна. Та бүгдээ яг зарсан зорилго үнээр бас гараа юу. Үнэхээр яг тийм шүү, яг чухал асуулт. Яадаг вэ бид нар ингээл энэ анх удаа энэ менторшипийн 5 сарын сургалт хийж байгаа учраас зарлаад тэгээд яг эсээ ийм асуултанд хариулсан хүмүүсийг сонгоод ярилцлага хийгээд ингээд сургалтандаа хамруулчихсан. Мэдээж энэ 20 хүн сонгоцсон хүмүүс бол маш амжилттай суралцсан л да. Гэтэ нэг зүйл нь үнэхээр би цаг заваа зарцуулах ёстой юм байна гэдгээ зохицуулах ёстой. Бас энд хэлэх хэрэгтэй. Хоёрдугаарт бол бидний энэ гол зорилго нь ердөө өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе. Өглөө хэдэн цагт босох уу, ямар хоол унд идэх үү, дээрэс нь яаж эргээр хандах уу. Тэгэхээр зарим тохиолдолд нөгөө ажлын ачаалтаа суралцж байгаа учраас 5 сар өөрчлөлт хийхэд төвхтөө тийм байдал багш нар дээр маань харагдсан. Тэгэхээр энэ 5 дугаар сард бид зарлахж байгаа энэ анхныхаа хөтөлбөр дээр бол ердөө яг энэ 5 сарын турш өөртөө цагаа гаргах, өөртөө анхаарах ийм хүмүүсийг сонгомоор юм байна. Тэрнээс ч чадна гэд ороод иртэл ажлын ачаалаа зохицуулж чадаагүй гэсэн байдалд хүрсэн. Үр дүнгийн ингээ харахад бол олон багш нар сургалтандаа маш том өөрчлөлтийг оруулаад зөвхөн сургалтанд биш гэр бүлтэй өөртөө их анхаарч ирснээ дараа нь сэтгэлээ хуваалцахыг сонсоод би бас их баяртай талхраас суусан. Гэтэ бид энийг улам боловсронгуй болох хэрэгтэйг анзаарч ойлгож авсан. Тэгэхээр өнөөгийн багш нарын одоо алдаа онооч гэх юм уу те энэ зүйл дээр таны бодлоос ямар бодолтой явдаг вэ? Багш гэхээр бид нар олж авсан мэдлэгээ дамжуулна л гэж ойлгоод байсан тийм. Гэтэл өнөөдөр бид нар Монгол улсыг авч явах ирээдүйн иргэнийг бэлтгэж байгаагаа мартсан ийм жоохон уламжлалт сургалтын дээр бол хичээлэл давт чи энийгээ л хий. Тэгэл дүнгээ ав гэжсэн. Одоо л дэлхийн боловсрол судлаачийн ярьж эхлээд байгаа юм. Иргэн болгоод төлөвшүүлье. Номер 1 нь эрүүл мэнд юм байна. Тэгэхээр манай анагаахын шинжилгээний үндэсний их сургууль бас давуу талтай учраас эрүүл байх, эрүүл амьдрах ухаан гэж юу вэ гэдэг дээр манайх сулгын шинжилгээ хөгжиж байгаатай холбогдуулаад бид зөвхөн бие махбодын хувьд эрүүл биш юм байна. Ухамсарын хувьд, сэтгэлийн хувьд, оюун санааны хувьд, нийгэм соёлын хувьд гэдэг утгыг бол бусад ихтэй сургуулиудад ялангуяа хуулийн байгууллагын одоо энэ сургалтанд их оруулж ирж байгаагаараа манай давуу тал хэрвээ хүн эрүүл байж байгаа юм бол хүнтэй сайхан харилцдаг юм байна. Хэрвээ эрүүл байх юм бол илүү их өргөн цар хүрээтэй сэтгэдэг юм байна гэдгийг номер 1 болгосон. Өөр бидний бусад ихтэй сургууль санал болгож байгаа юм нь хандлага гэдэг үгийг анх 1998 онд бид хандлага гэдэг үгийг хүндэд тавьж ирсэн бол өнөөдөр аль хэдийн сургалтын бичиг баримтанд орсон байна. Хичээлээр бол мэдлэгийг яаж заах вэ, чадрыг яаж заах вэ, хандлагыг яаж заах вэ гэдэг энэ бүх юм орж эхэлснээрээ
бид бол бас их суурийг тавьж байгаа да манай баг хамт олон их баяртай байгаа. Тэгээ олон ихтэй сургуулийн эрдэмтдтэй бид бас санал хуваалцахыг ч одоо хүсэж байгаа. Тэгэхээр ментор ба менти гэдэг энэ сайхан гарын авлага маань бусад олон багш нартаас яг л одоо өдөр тутмын хэрэглээ болсон тийм ээ дэм болсон гарын авлага айсан болов гэж бодож байна. Тэгэхээр та түрүүнд баг хамт олон гэдээ ярьлаа. Энэ номын гарын авлага за мөн сайхан 3 кино эдгээр зүйлүүдийг хамтдаа хийхэд баг хамт олонны хүч бол хамгийн их шүү дээ тийм ээ. Мэдээж баг хамт олон бол зангидсан гар шиг байж аж сайхан тэр олон зүйлийг бол гарганаа. Тэгэхээр баг хамт олонныхаа талаар яриач гарын авлагаа хамтдаа бүтээлсэн бас сайхан зохиогч нарынхаа талаар манай анагаахын шинжилгээний үндэсний их сургууль дээр маш хүчрэх том эрдэмтдийн баг ажилладаг. Гэхдээ энэ бол залуу дунд ахмад үеийн юм холбоогоор ажилладаг. Дээрээс нь багшийн хөгжлийн төв сургалтын бодлого зохицуулалтын газрын дэргэд ажилладаг. Тэгээ манай сургалтын бодлого зохицуулалтын газар бол сургууль дээр байгаа энэ олон төвийг хариуцдагаараа бид бол ажиллаа хийхэд хэлбэр жишээлбэл онлайн сургалт руу орох, багш нарыг хөгжүүлэх. За тийм манад бас нэг бидэнд их чухал нэмэр болсон юм бол бид нар ийм цахим сүлжээний мэйл хаягтай. Тэгээд энэ кино бүтээхэд хүртэл кинонд оролцооч үг хэлж гэхийн оронд бүх хэрэглэгч рүүгээ нэг л мессеж авалж н одоо кино зураг авлаа шүү сэтгэлээ хуваалцаарай гэв. Хоёрдугаарт энэ төслийн багийнханд болохоор сургалтын бодлого зохицуулалтын газрынхан дээрээс нь манай одоо дадлаг туршлагатай менторын сургалтанд хамрагдсан тьюторийн сургалтанд хамрагдсан багш нарын баг бол бас их тус болсон. Зүгээр эргээд энэ төслийн ард ингээ гарахад бид бас энэ их том бүтээлийг хийхдээ хугацаагаа их ганцхан жилийн хугацаанд гэсэнд одоо бол бас их давчуу хийсэндээ нэг талаасаа тухайн юунд бол их тийм жоохон хэцүү санагдсан. Юмны ард гарцаа байна бол болцлоо сайхан тайвшаад одоо эх 7 хоногт боловсрол соёл шинжилгээ спортын яамд тайлангаа хүлээл гэж өгөөд энэ ажлаа үнэлүүлсний дараа л нэг жоохон сэтгэл амарна да. Тэгээд үр дүнгээ үзээ. Тэрний дараа л бид нар энэ бүгдээ яг практикт хэрэгжүүлэхэд дахиад нэг ажиллаа эхэлнэ. Тэгэхээр маш сайхан хөтөлбөр зохион байгуулж байгаа юм байна. Дээрээс нь одоо дээд боловсролын шинжилэл гэхээр л их сайхан сонсогдсон л да. Тэгэхээр эдгээр төслийг одоо хэрэгжүүлэхэд мэдээж тэр дунд тэр том ажлыг эхлүүлэхээр хүндрэл бэрхшээлүүд бас зөндөө байв уу? Ямар бэрхшээлүүд тулгарч байв та бүгдэд? Энд бол давуу талаас нь эхлээд нэг хэдэн үг хэлье. Бид альва ямиг хий, ном гаргая, кино бүтээх гэхээр хамгийн нэгдүгээр санхүүжилт хэрэгтэй байдаг. Тэгээд энэ боловсрол соёл шинжилгээ спортын яамнаас гаргасан төслийн нэг гол чухал ажил нь дээд боловсролын байгууллагыг дэмжих төсөл, судалгааны биш дэмжих төсөл гэ. Манай сургууль 2 төсөл хэрэгжсэний нэг нь болохоор ном сэлбэх, хуучин номыг сэлбэх шинэ олгох, нөгөөх нь суралцгаа хувьдас төсөл. Тэгэхээр бол санхүүжилт бол ердөө боловсролын яам бол дорд орон санхүүжилтийг бол төлөвлөж ийсэн. Зүгээр ажлын хувьд бол бэрхшээл гэдэг нь цагийн хувьд бэрхшээл байсан да. Цаг хугацааны хувьд. Тэрнээс биш бид нарт бол хийх туршлага нь байлаа. Бүх юм байсан учраас яг хий гэтэл энэ цаг хугацаа чи ямар хурцтай эргэлддэг болсон. Нэгээс мэтгэхэд 7 хоног дуусаад байсан. Гэхдээ олон хүний туршлага одоо энэ кино бүтээхэд бол ялангуяа тэр киноны багт бас талархмаар л Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн багийнхан тэр их ажлын хажуугаар бас бидний энэ зураг авалтанд оролцоод бид бол бас яг ийм зураг авалт ингэн шүү гэл их чимглэр юм гаргах гал агаахгүй жишээлбэл Монгол гэр зураг авахд Монгол гэр энэ дугуй тойрогч нь эргээд жижиг бүлгэн сургалт авахд гэхэд тэр гэрийн гоё хаан тургыг ямар гоё том руулж авсан гэл ингээд бүх юм чинь олонний л туршлага бүтээлээр л бүтсэн. Тэгэхээр айгүй их тийм баяртай байгаа. Мэдээж тэглгүй яг энэ том ажлын ард гараад энэ ажлыг эхлүүлнэ гэдэг бол та бүдийн хувьд бол маш сайхан байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр дээд боловсрлоо ингээд шинжилчихлээ гэхэд мэдээж ерөнхий боловсрол руу яг одоо ментор тийм ээ ментор менти манаас ерөнхий боловсрол руу шилжих боломж нь юу вэ? Түүнд бас хэрэгжих боломж байдгийн болоо.
Ер нь бол дээд боловсролын шинжилгээс урьдаад ерөнхий боловсролд асар том өөрчлөлтүүд гарсан тий. Бага боловсролын хүүхдүүд дүн авдаггүй болчлоо. Дүрс зургаар авдаг болсон. Дунд боловсролд судалгааны ажил эхэлжлээ. Бид яг нарийн ерөнхий боловсролд ийм хийцэн гэдгийг мэдтгүүч гэсэндээ яг манай сургуульд элсэн орж байгаа хүүхдүүдээс ажиглаж гарч байгаа байхгүй юу. 5 жилийн өмнө 1-р курст орсон хүүхэд өнгөрсөн жил орсон хүүхдийн хооронд маш том ялгаа гараад ирсэн. Өмнө нь бол болохоор ээж аавын хүсэлтээр ч юм уу би ер нь эмч холондоо нэг даалгавраа хийчих гэжсэн бол одоо яг эмч болохын тулд би энэ харилцаа ямар чухал юм гэдгийг. Тэгээ манай энэ бас төслийн нэмж хэлэхэд төслийн үр дүнгээр энэ намар анагаахын шинжилгааны үндэсний их сургуулийн захирлын тушаалаар харилцааны ур чадрын тэнхим гэдгийг аль биесээр байгуулсан байна. Оо ямар гоё юм бэ тий. Тэгэхээр эрүүл мэндийн яам болон иргэдийн нэг санал хүсэлт нь эмч цэвэрлэгчийн хандлага харилцаа сайжрах хэрэгтэй гэдэг нэг талаасаа сайжрах хэрэгтэй гэж байгаа боловч хүн хэдийн ухаантай ч энэ хичээлийг заах ёстой юм байна гэд бид нийт өнгөрсөн жил бол 800-аад оюутан суралцсан бол 3 сарын турш оюутнуудтай харилцааны ур чадрын хичээлийг 1-р курст нь 2-р курст нь болохоор нөгөө даралт үзэх гардаа ажиллабар хийхин тулд мэрэгжлийн суурь ур чадрын хичээл гэдгээр бол харилцаанд суурилсан хичээл. Урд нь болохоор хөөчээ суцаа олооч гэх ингээд хүнээ мартцсан байсан бол эн чин хүн өвдөн тийм учраас яаж харилцаа тогтоох вэ гэд тэгээ энэ хичээлийн жилээс манай сургалтын бодлого зохицуулалтын газрын бодлогоор эмнэлзэн харилцаа яг эмчлүүлэгч өвчтөн тэр завир шаналгаатай хүнтэй харилцах тусгай онцлог юм байна гэдгээр бол бас юм. Энэ бол манай төслийн хамгийн чухал үр дүн. Тэнхим байгууллагын гэдэг бол тийм амар идэв шүү дээ тий. Ястаа тэглэх байх тий. Дээрээс нь мэдээж эмч мэдээж цовлогч нарыг бэлтгэхэд хамгийн түрүүнд харилцаа бол хамгийн чухал. Одоо бусад өвчтөнтэйгөө харилцаа гэдэл мэдээж өвчтөн нь бас тухайн эмчтэй итгэх итгэлцэл гэл тэр итгэлцлийг яаж төрүүлэх үү гэдэл хамгийн чухал санагдаж байна. Баяр хүргэе бас ямар гоё юм бэ. Тэгэхээр ер нь анагаах ухааны сургуулийг одоо сонгох гэж байгаа залуучуудаа сурагчдаа бас хандаж бас юу гэж хэлмээр байна. Мэдээж хамгийн түрүүнд тэр том сургуульд орохын тулд сурагчид маань бас юун дээр анхаарах хэрэгтэй тийм. За эмч болёо гэдэл орлоо гэд та түрүүнд ярьжсэн тийм. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд юуг бэлдэх хэрэгтэй байдгийг одоо утгагүй бас сурагчид маань бас мэрэгжлээ сонгох гэж байна шүү дээ тийм. Энэ тал дээрээс зөвлөгөө өгөөч та. Сэтгэл зүйн хувьд гэж айгүй чухал. Хүүхдүүд маань ангаахт орно гэхээр хим биологи л давтчихдаг. Тэгээд манай сургуульд орж ирж байгаа хүүхдүүд их мундаг хүүхдүүд байдаг. Мундаг гэдэг нь их онц сурдаг хүүхдүүд. Гэтэл тэдгээр хүүхдүүдийг ингээ анзаарахад заримдаа ингээд нөгөө гол юмаа мартцсан байдаг. Би л мундаг, би л онц сурдаг гэж бодоод хүн байхыгаа мартцсан байна. Тэгэхээр энэ эмч болж байгаа мэрэгчлэн бол өнөөдөр дүнгээр биш болчихжээ. Өнөөдөр та одоо хүн шиг хүн болж чадчихв. Та бусдтай ер нь бол юмаа хуваалцаж чадчихээн үү? Та өөрийнхөө ажил амьдралыг одоо зохицуулж чадаад өөрөө эрүүл байгаад бусдад энийгээ бэлэглэж чадчихээн үү гэдэг их чухал. Тэгэд манай сургуульд орж ирж байгаа хүүхдүүд ихэнх нь сэтгэлээсээ орж ирдэг хэдийч заримдаа энэ бол яг надад тохирох мэрэгжил биш юм байна. За энийг бас сонгохын тулд манай сургууль дээр гарсан нэг том өөрчлөлт нь суурь дамжааны хөтөлбөрийг боловсруулсан байгаа. Перемедикал суурь дамжаа. Тэрний өгсөн үг гэхээр эмч, нийгмийн ажилтан, эмзүүч гэж сонгохгүйгээр бүх хүүхдүүд элсэд орчихно. Ингээд 2 жил сурсны дараа би эмч болох юм байна. Би нийгмийн ажилтан болох юм, би эмзүүч болох юм байна. Би шүдний эмч болох юм байна гэд 3 дугаар курстэй шалгалт өгөө сонгодог. Өмнө нь болохоор эмч болно гэж ороод ирчдэг. Гэтэл би судлаач байсан юм биш үү? Гээд мэрэгчлээ солих цаг алдах явдал байсан бол энэ бол бас том амжилттай. Тэгээд бид ч одоо перемедикал буюу суурь дамжааны эхний 2 жил ордог байсан бол одоо ангаахын сургуульд нь нас орж эхэлсэн нь цаашдаа ингээл хөгжөөл юм. Тэгэхээр бас юм үргэлжлэх байх. Ямар гоё юм бэ. Мэдээж сайхан байна. Тэр зэма боловсролын шинжилгээний талаар бас сайхан ойлголтуудыг тэр дундаа маш том төслийг бас Монголдо хэрэгжүүлж гэж байгаа чинь завжигчдийнхаа өмнөөс бас баярлж байна, талархаж байна. Тэгэхээр нэвтрүүлгийн маань ярилцах цаг маань энд хүрээд өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч энэ сайхан том төслийн талаар тийм ээ үзэгчдэд манаас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Энэ төслийнхаа ард гараад үр дүнг нь маш олон сургуулиуд дээр, дээд сургуулиуд дээр бас суурь болгож за мөн бас хөрсөнд нь бас буулгаарай гэж бас хэлмээр байна. За маш их баярлалаа. За ингээд
эрэг зарчны маань цагийг хүрээд өндөрлөж байна. Ингээд нэвтрүүлэгтэй маань хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн маань зочноор анагаах ухааны доктор профессор Наран Чимиг оролцож бас дээд боловсролын шинжилгээний талаар та бүхэнд тодорхой мэдээлэл өгсөн байгаа. За ингээд нэвтрүүлэг маань цааш үргэлжилж байна.